Сүүлийн 7 хоног та нар намайг унтуулсангүй. Учруугаа харна түшгэ. Диважингаас амьдралд хүрч зам орцсон байна. Гадаа гарна түшгэ. Нөө кино ч орцсон билээ. Найзуудаагаа уулзна түшгэ. Нөө кино ч орцсон билээ. Үтсэн би өөрийн биеэр өхтөр бүр тухлан суужгаад үзлээ. Тэгээ би өөрөө энэ киноны талаар бас ярилцвал их дэжгүй юм болов уу гэж бодсон л доо. Зөвхөн та нарын шахалтаарч биш. За яа. Тэгэхээр өнөөдөр Монголын хамгийн аимшиг кино гэж албан бусаар тодорхойлогдоод байгаа. Диважингаас амьдралд хүрэх зам киноны талаар эцэст нь бид ярилцуулна. Тэр guys, ямар нэгэн спортоор хичээлдэг, ямар нэгэн спорт сонирхдаг, ямар нэгэн спортоор ирээдүйд хичээлэх гэж байгаа бүх хүмүүс анхаараарай. Спорттой холбоотой бүх төрлийн мэдээлэл урамшууллуу төвлөрсөн M Sports аппликейшнийг та бүхэнд танилцуулж байна. Зэдээ та бүхэн харж байгаа үндэсний бүх морин спорт, сурын спорт, жудо бүх, чөлөөт бүх, хүндийн өргөлт, бокс, жүжигчү, таквондо, карате, тогтворч филм, холимог туулаа, усан спорт, буудлага спорт, байд харва гэлчлэн маш өргөн хүрээтэй спорт клубүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой. Үүнээс гадна гоё юм юу вэ гэхээр та бүхэн мэргэжлийн тренер одоо багш нараас хувийн хичээл авах боломжтой. За мэдээж та бүхэнд бас бэлгтэй ирэлгүй яах вэ? M Sports-ийн нээлтийн giveaway зарласан байгаа. Гишүүнчлийн ирэх 12 хүнд өгөх юм байна. Тэгээ хугацааны хувьд бол 12 сарын 17-ны хүртэл байгаа. За тэгээ та бүхэн description хэсэгт байгаа линкээр ороод аппликейшнаа татаж аваарай. Тэгээ бичлэг рүүгээ орцгоё. За киноны үйл явдлыг бол та бас гадарлаж байгаах. Гэхдээ бас яг бидний өмнө ярьж ирсэнээс бас бага зэргийн үйл явдлууд өөр юм байлээ гэдгийг бол би киног үзсэн хойно бол харсан. За киноны ерөнхий үйл явдал бол ийм гэж бодоогүй. Ингэж байгаа байхгүй юу? Гайрдгээд ингээ манай талын залуу ингээ гадуур явж байгаа хэд цэргүүтээ тараад зүгээр за сайн явж гин үү хаанаас хаан хурж явандаа гэдгсэн чинь зүгээр тэгж хийсний төлөө нөө гурван цэрэг нь төрийн албан хаагчийг хаашаа хаанаас хаан хурж явахыг цагддаг өөр хин бэ гэдгснээ шууд баривчилж байгаа байхгүй юу. Шууд хэлмэдүүлэл аваа явчихж байгаа байхгүй юу. Тэгэл нөө цэргүүт чинь гардыг барьж аваад нууцаар нөгөө ингэрт нь сахиус хийгээл сахиус гараад ирсэн. Энэ ч нөгөө бурхны шашин тухайн үед бол нөгөө хэлмэдүүлэлт гэхлээрээ бас бурхны шашинтай хойлоод бурхан гэж ярьсан эсвэл одоо юу гэдгийг шашинтай байсан бүх хүмүүсийг зүгээр ингээл улсын эсрэг, төрийн эсрэг гэж шууд шоронд игээл баг цаазалдаг тийм хэмжээний тийм үе байсан байгаа байхгүй юу. Тэгээд кино ерөнхийдөө үзэж дуусныхаа дараа нөгөө хэдүүлгийнхаа дүгнэлт за энэ нөгөө хэлмэдүүлэлтийн талаар гарсан учраас энэ киног ингэж хоригдсан юм байна да гэдэг дүгнэлтэнд би баг улам итгэлтэй болсон гэж хэлэхэд болно. Ингэж ярихлаар одоо хэлмэдүүлэлтийн талаар ингэж жоохон нууд гэхлээр бас хүмүүсийн бас нөгөө эсрэг аргумент байна л да. Үгүй ээ түшээ хэлмэдүүлэлтийн талаар хөшөө байгаа. Хэлмэдүүлэлтийн талаар хичээл үздэг, хичээл ордог гэдэг ч юм уу те. Энэ бүхэн миний хувьд бол бас тийм нэг юу гэдэг мэдээж хүн болгон хэлмэдүүлэх гэдэг мэдэн тийм үү? Хэлмэдүүлэх гэхэлэр хүмүүс зүгээр л нэг хэдэн мянган лам нарыг буудаж алсан гэж боддог байхгүй юу? Яс юмнэрээ тэрнээс бүр илүү яг дэлгэрэнгүй үүсэх юм бол тэрнээс илүү харгас зүйл байсныг Монголын түүхэнд хамгийн том гинт хэрэг байсныг хүмүүс мэддэггүй байхгүй юу? Тэгээ тийм учраас би энийг нуугаад байна гэдэг шалтгаан энэ талаар хинч хаанаас олж чадахгүй гэсэн үг биш. Энэ талаар одоо хүмүүсийг дэлгэрэнгүй мэдүүлэхийг бас ингээд асуудалтай болгоод байна гэсэн утгаар нь хэлж байгаа шүү. За яг юу хэлгээд байгааг ойлгож байна guys. Энэ маш чухал шүү. За тэгээ цаашаа яадаг вэ гэхээр манай гайр залуу чинь хэлмэтчээд тэгээд ингээд гэртээ очсон ээж нь нас урцсан байдаг байхгүй юу. Тэгээд нөө эхнэр нь танаа ээж чинь нас урцсан гэдэг. Гэтэ тэр яг эхнэр нь бас биш байсан юм шиг байна. Эхнэр нь арай болж амжаагүй байсан юм уу? Тэр эхнэр гээд байгаа эмэгтэйнд бас аавыгаа хэлмдүүлэлт алдсан. Тэгээд өөрөө бас нэг нь аавыгаа хүлээж байгаа. Ээж нь болохоор хүүгээ хүлээж байгаа. Гардыг хүлээж байгаа. Тэгээд дисгүй ингээд нас урцсан те байнга хүлээдэг байсан. За тэгээд ингээд нэг хэсэг байжгаад тэр лусын нөгөө сүнс чинь ингээд цаавар ингээд нэг дуудаад байгаа шүү дээ. Нэг лусын дуудлага хийгээд байгаа шүү дээ. Тэр ингээд хүнжлийн хүнд ингээд ерөөдөө нэг юм контакт үүссэн. Тэгээд ингээд нэг өдөр ингээд гард явж исэн чинь байж л та түр байж идэх үү гуйж ин та байж гэдэг ингээд гуйдаг байхгүй. Тэгээд нөгөө сүнс нь өөрийгөө баг ингээд сүнс босноо мэдгүй зөө. Тэгээд ингээд гардад ингээд би ингээд өөр чинь хурж болох уу гэдэг. Нөгөө сүнс нь ингээд өөрийгөө ингээд баг ингээд би сүнс болцсон юм байна гэдэг баг төрүүлж баг мэдж байгаа юм тэр байхгүй. Тэгээд тэр хоёр чинь ингээд зугаалаа зөө. Үнэн бас романтик зөө. Гэтэ яг кино бол аимшигын кино гэхээсээ илүүтэйгээр ер нь бол хайрын кино
ер нь бол айгүй романтик бас хөөрхөн заяа. Энэ бол яг л Монгол Twilight гэсэн үг заяа. Twilight дээр цус орогч хүн хоёрын хоорондын хайрын талаар гардаг шүү дээ. Энэ дөр бол хүн сүнс хоёрын хоорондын хайрын талаар гарна заяа. Бараг Twilight-ыг хийсэн хүмүүс эндээс хуусан жиж магадгүй. Монголчуудын кино дүүрээд гэдэг байгаа. Ясн дээр анхдагч нь болж таарч байгаа. Энэ төрлийн хайрын те киноны анхдагч болж таарч байгаа байхгүй. Тэгээд нөгөө ярьж гоё нөгөө хүнжлийн хүндийгөрөө зугаалал заяа. Тэгээ нөгөө сүултээ гарчин бараг би чамаа ингээд сүнс гэж баг ингээд бодхоо байшлаа. Би чамаас ямар нэг мэдрээд ингээл. Тэгээд зүгээр хайр зүгээр л тэр хоёр чинь зүгээр хайрандаа буцлаа зүгээр. Жохмаа. Тэгээ сүнс нь өөрийнхөө түүхээ ярьж байгаа байхгүй. Тэр эмэгтэй сүнс яасан бэ гэхээр хүүхэд тогтдгүй айл байсан ээж аав нь. Тэгээд хүнд үзүүлсэн чинь энэ газраас ингээ хоол байх хэрэгтэй. Энэ газар одоо хүнжлийн хүндэт ингээ байх юм бол танад угаас хүүхэд гарахгүй, тогтохгүй, гарсан ч одоо юу гэдэг те удаан амьдрахгүй гэд. Тэгээд ээж аав хоёр нь хоол нүүгээд тэр сүнсийг гаргасан юм шиг байна. Гаргаад тэгээд буцаад нутагтаа ирсэн чинь шууд ингээ өгцөн. Бүр ингээ цаанаасаа тийм одоо юу гэдэг те тэр нутгаар явж болохгүй хүмүүс гэж байдаг юм шиг байна. Яг нэг тиймэрхүү юм болсон байна. Тэгээд тэр хоёр чинь ингээ цаашаа зугаалж исэн чинь сүнс нь чи манайхаар нэрээ ороод гараач гэдэг. Тэгээд ингээд тгийл та гэдэг ингээд очсон чинь хин хитэн хад юм чулуутай газраар за ингээд үүдээр нь орч морч та сайн явж гинүү гэдэг айл гэрч тоглолт нь штэ нөө хэдүүлээ нөө айл гэрч ингээд гайхаад идэг байсан. Яг тэр гэсэн яг айл гэрч зүгээр тоглож байгаа байхгүй. Тэгээд нөө гарчин андуураад нэг чулуу ингээд зүгээр ингээд хажууд шиг ингээд шийдсэн чинь өө чи ингээд манай авдрыг яаж байгаа юм бэ гэдэг айгүй тэр юмд айгүй ингээд имзэг ингээд хандч мандаа заа. Тэгээд энэ бүх юм болж байгаа хоорондоор нөгөө цэргүүд чинь гардыг бас ингээд хайгаад яваад байгаа штэ хайгаад сургалаад ингээд яваад байгаа. Тэгэл тэгж яхата бас л нөгөө хилмэдүүллийн бас үеийн бас хөөрхөн юмнууд гарна. Нэг айлаар өө баг дахиад тэр имийг баг ингээд бурхан гэж хэлсний төлөө шууд ингээд хилмэдүүлэх гээд байгаа байхгүй юу? Өөд болсон гэж бурхан байхтай яа тань. Аль тэр марксизм, ленинизмын талаар онд монлоо уншсан уу? Гэ шууд ингээд амар ингээд жинхэнэ нөгөө тарих угаалт гэдэг юм шууд ингээд явж байгаа. Пропаганда гэдэг юм чинь бүр жинхэнэ утгаар явж байгаа байхгүй. Тэгээ өөр нэг эвгүй юм юу вэ гэхээр тэр гурван цэрэг чинь гадуур явж байгаа төөрөөд шүн төөрөөд нэг газар хонсон чинь ившээгээл ингээд харсан чинь яг нөө шүн юу ч харахгүй гэж за энд хоноглигээ тонцсон чинь яг тэр цогцыг нь хажууд тонцсон. Тэгээд нөгөө урч айгаа за яв юм аа юу гэ. Тэгээд манай хоёрын хайрч гэсэн тэр үеэрээ бас нэлээд буцалнаа нөгөө сүнс чинь гардынхаа ингээд гарыг байрсан чинь ингээд барьсаж байгаа хөө өмнөх хороо ингээд нэвтрээд идэв гэсэн штэ. Тэгэл ингээд гарыг барьсан чинь яста би яста ингээд амьд байхтай хүртэл би ингэж хүн хайрлж үзээв гэж сүнсэн тэгэл тэр үгс хайрын хүчиж байд юм байна гэл зүгээр романтик. Тэгээ тэр дундаа ингээд нууц тоглож байгаа хэсэг гарын зөө. Гард тэр сүнстэйгээ ингээд нэг газар ингээд хөвтөж байгаа хөх гадаа ингээд хөвтөжсэн чинь нөгөө сүнс нь баг амар муухай инээстэй. Гинт алга болж өөр газар гарч мараад тэрийг өө чамаа барина да. Заа бүр тиймсэх гарна. Та нар боддоо ингээд сүнстэй дууралцаал хайрлцаал тэгэл сүнстэйгээ нуугдч тавлаа. Нөгөө сүнс нь хөөе гэд алга болоод ард нь гараад тэгсэн үед нь би чамаа барина да. Тэр бас аягүй сонирхолтой гэсэн. Яг гард нь яг жинхнээс яг сүнстэй илүү яг хайртай байсан юм шиг байна. Тэгээд нөгөө эхнэр нь одоо эхнэр гэдэг байгаа тэр эмэгтэй нэг үздэг нэг хүүхд үздэг байсан юм л тэр ингээ буруу ингэжтэй хэдүүл ингээ ярьсан шүү дээ. Буруу ингэжтэй нэг үздэг хүүдээр оцсон чинь тэр хүн ингэж байгаа байхгүй. Хилмэрч ээжээрээ дамжуулаад танай хүн чинь болохгүй зүйлтэй нөхцсөн байна гэсэн дүгнэлт хүрч байгаа байхгүй. Тэгээд нөгөө эхнэр нь гайхаад өө ямар сони инэ тэрэг яах вэ хүү би өстө яхаа мэдэхгүй байна тэр гэсэн чинь хүн цаанаас авдарнаас нэг илс гаргаж ирээд за энэ илсийг ингээд гэртээ ингээд цацчихаа. Тэгвэл ингээд гайгүй олноо гэдгсэн бохоггүй. Гэхдээ ер нь л та хоёр одоо ингээд байнга газраас нүүсэн дээр ухааны юм ярьдаг бохоггүй. Тэгээд яасан бэ гэхээр шүү дээ. Эндээс үйл явдал бүр эвгүүцчихлэн заяа. Тэр эхнэр нь илсээ цацсан заяа гэртээ. Тэгсэн чинь ингээд гард гэртээ зүгээр ингээд унтаад ингээд ерөөсөө тэр нөгөө лусын дуудлага нь өөрт нь нөлөөлөхөй болчихж байгаа байхгүй. Тэгээд нөгөө сүнс чинь баг ингээд нөгөө болзоот газараа хүлээгээд хүүе манай гарт хайчч байгаа гэж бодож гэрт нь ирж байгаа байхгүй. Тэгээд гэрт нь орохсон чинь нөгөө сүнс чинь орч чадахгүй заяа. Яасан бэ гэхээр илсээ цацсан хүүшээ ямар сони юм бэ гардаа найшралтаа би чамаа хүлээгээд нь штэ гэдэг ингээд зүгээр тэнцэн тэгсэн чи гард ингээд нэг ингээд юм идэхгүй ингээд хөвтөд байгаа байхгүй. Тэгээд ихнэр нь ингээд тэр үед ингээд гэрээсээ гарсан чинь нөө сүнс нь ихнэрт нь энэ зулын гэр шиг болж ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгээд ихнэр нь харчаад хүү ямар юм бэ гэдэг ингээд тэгээд бусаа ингээд л орчтой. Тэгээд нөө сүнс чинь дүүрийн мач баг ингээд сүлээ гомдоод хүн өстэй хүндэл хайртай гэдэм байх нэтэргээл ингээд гомддог байхгүй. Тэгээд ингэсгээд өнгөрснийхэн дараа ихнэрийнх нь би муудаа.
Эхнэр нь тэнцэн бүр хөлрөөл яг ингээд өгөх гээл. Тэгээд ядж яхад нөгөө 3 цэрэг нь ойрч ингээд цэргүүд ирж байна. Гарч цухтах хэрэгтэй гэдэг. Нөгөө цэргүүд нь баахан сүнс гүйтлэх газруудаар айж ингэж явж байгаа заазны ирж байгаа юм шиг байна. Тэгээ гарч чинь цухтаж жагаад би юу н яагаад цухтах ёстой гэж гинт ингээд ухаарж байгаа байхгүй юу? Юу н яагаад цухтах ёстой гэж. Тэгээ нөгөө эхнэр нь өгөх гээд байгаа юм чи. Тэгээ нөгөө эхнэрээ ингээд тэрч аваад дүүриймаа чи яаж байгаа юм бэ гэдэг. Дүүриймаа одоо нөгөө эхнэрийг нь хараацсан гэж бодцсон. Сүнс нь ингээд хараацсан гэж бодцсон. Тэгээд нэг газар эхнэрийг хөвтүүлээд дүүриймаа чи ингээд манай эхнэрийг ингээд сэрээчлээ гэж ухааны юм ярьсан чинь. Дүүриймаа ингээд яг тэр үед сүнс нь ингээд нөгөө сүнс чи ингээд гит ингээд. Гэтэ миний бодлоор бол яг тэр үед л нэг биед нь орсон юм уу? Яасан мэдхгүй. Тэнд нэг юм эхнэртэй нэг юм холбоо тогтоогдсон заа. Тэгэл эхнэр нь ингээд сэрэл арай гайгүй болсон чинь нөгөө гай газарт ороос гिचээр нөгөө яг 3 цэрэг нь яг тэр үед нь ингээд гараад ирдیں۔ За. Тэгээд нөгөө 3 цэрэг чинь зоогс буудлаа шүү гэдгсэн чинь нөгөө гар чинь хөлж аваад буудуулчтай. Тэгээд тэнд чинь дүүрийн маань байгаа. Гайрд байгаа. Тэгээд эхнэр нь байгаа. Тэгээд нөгөө 3 цэрэг чинь байгаа заа. Тэгээд нөгөө гар чинь яг ингээд буудуулсан байгаа шүү дээ. Ингээд үхээс өмнө ингээд эхэлж байгаа байхгүй эцэст нь ингээд бүх юм аар тогтцорсон ингээд дүүрийн мад хэлж байгаа байхгүй бүх юм аар тогтцорсон. Одоо хоёлаа аз жаргалтай амьдарч боодно гэдэг байхгүй. Тэгээд чи нөгөө сүнс нь үгүй энэ бол аз жаргал биш ээ. Бас энэ амьдрал биш чи буруу ярьж байна гэдэг. Тэгээд яг буудуулсан ч гэсэн үхээгүй. Тэгээд ерөөдөө ингээд цэргүүд авч яваад тэгээд дүүрийн маа эхнэр хоёр нь ингээд зогсоод ингээд үлдтээ. Тэгээд нөгөө дүүрийн маа чинь би чамаагаа хүлээнэ гээл бас романтик. Тэгээ кино ингээд төслийн хэсэг рүү орно заяа. Төслийн хэсэг рүү ороод төслийн хэсгийн эхлэл нь яг үж эхэлдэг вэ гэхээр эхнэр нь ингээд гизний өвдөд ингээд төрж байгаа хэсэг гарна заяа. Тэгээ тэр хэсгийн чухал хэсэг байдаг нь юу вэ гэхээр яг ингээд эхнэр нь төрсөн чинь нөгөө дүүрийн маа чинь юу вэ? Би сар харж гин гэдэг ингээд тэгдэг байхгүй юу? Тэгээ ямар учиртай вэ гэхээр сүнсэнд сар харагддгүй юм шиг байна заяа. Яг тэр киноных бас их хэсэгт юм тийм гардаг байхгүй юу? Нөгөө ирж халуухан болцож явахдаа гар чинь өнөөдөр ямар гоё сартай өдөр вэ гэдгсэн чинь нөгөө дүүрийн маань хаан сар байгаа. Сар ерөөс би харахгүй байна гэдгсэн чинь сүнс сар хардггүй болж таарж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь эхнэр нь төрсөн чинь нөгөө сүнс чинь би сар харж гин гэж байгаа байхгүй юу? Тэгээд 17 жил өнгөрлөө. Нөгөө гарди чинь жиг хэлмдүүлээд 17 жил ингэж явж жаад буцаад ингээ гэртээ ирж байгаа байхгүй юу? Тэгээд 17 жилийн дараа гэртээ ирээд эхнэрээ ингээ холоосаа ингээ эхнэр гэдгсэн чинь охин томолцсон байгаа штэ хүүхэд болсон. Тэгэл охин ингээл ааваа гээл ингээл гард руу ингээл ойрцсон чинь охин яасан гэж яг дүүрийн мата ижлэгэн царайтай байдیں۔ Тэгэл яг хөдөлж байгаа найдлахын гүүж байгаа найдлахын тэр чинь нөгөө болцож байхдаа айгүй нөгөө хөөтөлч мөөдөлтөд гүйдэг байсан байхгүй. Тэгээд тэр гүүж байгаа мууж байгаа нь яг адилхан. Тэгэл гарчи ингээ шоконд орцсон заяа. Яахаа мэдэхгүй бүр ингээд бүр хамаг юм ингээ сонь болж байгаа штэ. Тэгэл ингээ кино дуустай. Аз жаргалтай төгсөл гэхүү мэдгүй. Яг аимшиг кино гэдэг утгаараа сүнс нь дахиж төрхийн тулд гардын хайрыг ашиглаад эхнэрийнх нь биеийг ашигласан гэж ойлгох уу? Эсвэл үнэхээр яг хайрын кино, романтик кино гэж дүгнээд хайрын хүчээр бүхэл бүтэн сүнс хүний амьдралд ирсэн гэж дүгнэх үү? Мэдгүй. Энийг яг ямар дүгнэлт хийхээ би таанаас дүгнэлтийг үлдээе. За тэгээ тиймэрхүү байна. Бүгдээр ямс киногоо үзлээ. Сэтгэлдээ хуваалцлаа. Та хэдийн миний ярихгүй үлдээсэн зүйлээ бас доор гоё бичээд бусдаа хуваалцж болно. Хүн болгон эртээ бүртгүүлээд лайк дараарай. Тэгээ ерөөхдөө дүнслэхэд бол кино бол тийм онцгүй муухай тийм гачин кино бол биш. Бүр дээр үеийн кино гэхэд бол ойлгуулах гад байгаа зүйлтэй те. Юу гэдэг те. Бас цаагаараа түүхэн хэлмэдүүлэлтийн үеийг бас ингээд үзэхэд ингээд таниулъя гэсэн зорилготой. Ер нь л хөөрхөн. Ер нь тэгээ үзье гэсэн хүмүүст бол YouTube дээр орсон байгаа. За тэгээд дараа имчлэрээ уулзлаа. Түр баяртай залуусаа.